ашигт малтмалын тухай хуулийг асууя. Ашигт малтмалын тухай хууль яригдж байхад гадаа иргэд загсад цуглаад үзэл бодлоо илэрхийлж байгаа. Ерөнхий сайд учрал улсын их хурлын дарга Бямбцогт нар хизээ энэ ард иргэдтэй уулзах вэ? Өнөөдөр үү? Хизээ вэ? Нэгдүгээр асуулт. Ардын намын удирдлагууд өнөөдөр сонгуул болохоор одоо жорлонгийн нухаж өгье гэж гуйгаал гүчдэг. Одоо нүдний булаа болохгүй энэ 50 метрийн цаана байгаа ард иргэдтэй уулзаж, зөвшөлдсөж, ойлгож, ярилцах ёстой. Та нар Монголын ард түмнийг үзэл бодлоо илэрхийлж байгаад үл ойшоосноос болж хүчирхийллүүд турхирж байгаа гэдгээ ойлгоорой. Би хуулийн дагуу асууж байна. Хууль тогтоомжийн хуулийн тухайд заавал зөвшөлдсөж, ярилцаж ард түмэнтэй төлөөлөлтөд уулзсан байх ёстой. Нэгдүгээр асуулт. Хоёрдугаар асуулт. За Эрдэнэсийн яамны сайдаас хоёр асуулт байгаа. Эхлээд би эдийн засгийн яамны сайд J-Inquiry, сангийн сайд Менцайхан нараас асуулт асууя. Эдийн засгийн үр өгөөж баялагийг төлбөрийн талаар, татварын талаар асуулт асууя. Та нар 5% баялагийг амнаатыг 1.7% болгоё гэж орж ирж байна. Гомон гайхамшигтай юм а. Хэдэн төгрөгийг Монголын ард түмнээс сулгааж байгааг мэдэж байна уу? 600 орчим тэрбум төгрөг. Энэ мөнгөөр Улаанбаатар метротой болно. Боловсрол эрүүл мэндийн салбарын ажилтнуудаа цалингийн нэмж чадна. Тэтгэврээ нэмнэ. Энэ боломжийг яагаад Рио Тинтод болон бэлгэлж байгаа юм бэ? Ямар миний асуулт. Энэ эдийн засгийн дүн шинжилгээний асуулт учраас эдийн засгийн яам, сангийн яамн дээр ямар шинжээж экспертүүдээс зөвлөгөө авсан бэ? Энийг ил тод хэлээж сайд нар бол энэ талаар юу ч мэдэхгүй. Хоёрдугаар асуулт. Жишээл өнөөдөр 5-аас 14% роялти хөдөлж байгаа. За зарим тал дээр бол одоо тохируулсан татврын орлого гэдэг нь бол 8-аас 26%. Дээд тал нь одоо 46.5% татвар төлж байгаа. Гэхдээ жишээл ингээд өнөөдөр зис өсөж явахад роялтигаа болон татваруудаа нэмж яхад манайх зөрүүлээд буuna гэж юу гэсэн үг вэ? Миний дараагийн асуулт, дэлхий дээр зэсийн үн манай монголчин 4200-аас 4800 байсан шүү. Анх дөнгөж эхэлж байхад 10 гаруй жилийн өмнө. Одоо 13,800 доллар болчиход байхад тоон нь буулгаад ард түмний аварсан ямар орн байгаа вэ? Та нар нэг жишээ хэлээд өгөөч. Канада өсөж байна, Казахстан өсөж байна, Чили өсөж байна. Монголын сайд нарыг би тэнэг гэж мэднэ л дээ. Тэгсэн чи харин бүр шал тэнэг юм байна. Энийг хэлэх үг алга. Ард түмнээс ингэж боломжийг хулгай хийж яах гэдэг бол та нар ядаж мөнгө өгдөггүй маа гэхэд өгч байгаа дэртэ тэргүй та наргүй өсөж байгаа зэсийн үннээс авах ёстой өмнө битгий буулгаач. Эдийн засгийн яам, сангийн яамн дээр энэ эдийн засгийн өрөөгөөжийн тооцоо хийж явах ёстой. Асууж байна. 3 дахь асуулт. Өнөөдөр яагаад Эрдэнэт ГОК 21.6%-ийг төлж болоод байхад хувийн компаниас 5%-ийг авахаасаа татганаад 1.7% авах гээд байгаа юм бэ? Энэ ноцтой асуулт шүү. Үндэсний Эрдэнэтийн үйлдвэрийг 21.6 гэж дээрлэгчээд яагаад хувийн компаниас 1.7 ичиж өхмээр л гэж хэлмээр байгаа. Өгөхгүй л дээ та нар.